За намайг сайд байх үед явж ирсэн төсөл нэлээ өнгөн хураад ороод ирчих. Саяны уян гишүүний хата яг санал нэг зэрэглэл 1 2 3 гэдгийг тодруулах ёстой. Ашигт малтмал чи өөр шүү дээ. Эсвэл ганцхан зүйл ганцхан ашигт малтмал дээр гаргаж байгаа нөлөөлийн үнэлгээ юм уу? Тэгээ энийгээ тодруулах ёстой гэж харж байгаа. Хоёрдугаарт яг зүгээр ингээ харахаар зэрэглэл 1 төсөл 5 жил, зэрэглэл 2 төсөлд 10 жил тутам байгаль орчны нөлөөлийн үнэлгээнд нэмэлт тодтгол хийн. Зэрэглэл 3 төсөлд энэ хуулийн 7.11 заасан нөхцөл үүсгэх тохиолдолд байгаль орчны нөлөөлийн үнэлгээнд нэмэлт тодтгол хийхийг шаардахгүй гэдэг ороод ирчих. За энэ бол жилийг уртсгаж байгаа хэлбэр дээр зөв мэт боловч ер нь ерөнхий төлөвлөгөө, наривсан төлөвлөгөөн дээр нэг асуудал одоо зогсоод байдгүй шүү дээ. Та хэд өөрсдөө надаар хэлэлцэх мэдчихэж байгаа. Менежментийн төлөвлөгөө. Та хэд менежментийн төлөвлөгөөн дээр гоё бичсэн байна. Юу гэж бичсэн бэ гэхээр зэрэглэл 1 2 3-аас шалтгаалаад дүүцүүлээд тухайн төсөлд нь хамааруулаад менежментийн төлөвлөгөөг баталгаар оруулаад өгсөн байна. Гэхдээ 9.8 дээр байгаль орчны нөлөөлийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүний хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө зардлын хэмжээг баталнаа гэж бичсэн байгаа байхгүй. Тэг ингэж нүүр угааж болохгүй шүү дээ. Та нар 10 жилээр зэрэглэл нэгээрээ 5 жилээр баталчлаа гэж бодъё. Менежментийн төлөвлөгөөг нь. Баярлалаа. Гэхдээ энэ чинь та нар дараа жилийн 12 дугаар сард багтаага заавал тайлгна гэд. Тайлгнаж заавал тухайн жилдээ хэрэгжүүлэх одоо тухайн ондоо дараа ондоо хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө зардлын хэмжээг батална гэж бичсэн байгаа. Тэнийг батлахгүй бол тэр менежментийн төлөвлөгөө 10 жил байсан ч энэ төсөл чи явахгүй. Энийг одоо инх мөнгөөр надаар хэлүүлдэг мэдчихэж байгаа. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооноос Петрочина Дачин Тамсаг компанитай холбоотой асуудлаар бид нар менежментийн төлөвлөгөөг батлаагүй байсан. Гэтэл аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орон дээрээс энэ менежментийн төлөвлөгөөг нь батал гэдэг бичиг ирж ирснийг та бүхэн санаж байгаа бох. Батсан дээ. Батсан шүү дээ. Монгол улсын засгийн газрын хөтөлбөр явах ёстой юу бла бла гэдэг ингэж байгаа баталсан. Энэ үнэн. Тэгэхээр бид нар энийгээ яах юм бэ? Та нар дараа оныхоо 12 сард багтаагаад ингээд нэг талдаа 10 жил 5 жил гэдээ гоё юм яриад нөгөө талдаа менежментийн төлөвлөгөөг дараа ондоо багтаагаад шаардлагатай хөрөнгө зардлын хэмжээгээр баталж өгөхгүй бол энэ ажил чинь зогсох юм уу гэдэг хоёрдугаар асуулт. Би 1 минут нэмээд авчаад байгаа. 3 дугаарт уул нь бол аягүй сайн хэлсэн шүү дээ. Энэ одоо 9.10 дээр ашигт малтмлын ашиглалт баяжуулах, боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрийн үйл ажиллагааны төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны баталгаа болгож байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нөхөн сэргээлтийн тусгай дансанд ашиглалтын үйл ажиллагаа дуусах хүртэл жил бүр тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлын 50% тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг төвлөрүүлнэ гэдэг. Гэхдээ одоо тэгээд яах гэж олон улсад банкны баталгаа гэж байдэ. Энэ банкны баталгааг нь аваад хийцдэг систем рүү оруулъя гэд намайг сайд байхад та нар өөрсдөө зөвшөөрөөд энийг уул уурхаан колчлоо юу ч үлээ нэг том хурал дээр очиад зарлаад алга ташлал авч ирсэн мэт дээ их мутарга. Энийг яаж байгаа? Одоо буцааж байгаа маа сайд нь өөрчлөгдсөн гэдэг. Ингэж болохгүй шээ. Та нар банкны баталгаа хэрэглээд яваад энэ тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөийнхөө баталгаагаа гаргана гэж тэнд бэлэн мөнгө байршуулж уул уурхаад эргэлдэх мөнгөө хэрэглээж явж явах хэвээр компани тэнд бэлэн мөнгөө байршуулчаад ингэ явдаг хэлбэрийг халах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ бол болохгүй гэдгийг би хэлэх гэж байна. За тэгээд асуултанд хариулт авч чад нэмэлт. За одоо сайд 4 нэмэр хариулъя. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. 5 жил 10 жилтэй холбоотой асуудал бол үнэлгээний тухай хуулийн дээр хавсралт буюу 5 жил 10 жилээр байгаль орчны менежментийн төлөвлөгөө төлөвлөж өгч байгаа. Таны ярьсан 9.8-тай холбоотой асуудал бол тухайн жилийн менежментийн төлөвлөгөөтэй холбоотой асуудал. Тухайн жилдээ хийх ажлынхаа төлөвлөгөөг тухайн 5 жил 10 жилээр төлөвлөсөн байгаагаас тухайн жилдээ батлуулаад явах энэ зохицуулт байгаа. Нөгөө талаасаа 9.8 өөрөө хөндөгдөөгүй заалт байгаа.
50% барьцаа байршуулахтай холбоотой асуудал бол 9.10 мөн хөндөгдөөгүй. Ер нь яг энэ нөгөө барьцаатай холбоотой журмыг бол бидэд 2025 оны 2 сард шинжилэн баталсан. Энэ журмын шинжилээр ямар асуудал болсон гэхээр ер нь яг нөгөө байршуулж байгаа мөнгөтэй холбоотой асуудал, буцаан зарцуулалттай холбоотой асуудал, хуучин журам дээр бол зөвхөн оролт байгаад гаралт нь байхгүй байсан бол шинжилсэн журмаараа бол энэ гаралтын асуудлыг бол тодорхой болгоод ингээд журмыг шинжилчихсэн байж байгаа. Батэрдэн гишүүн дуударуулъя. Их мөхтарга та бит хоёр муур холгоноос тогломоор байгаа юм. Наадах чинь би тэнийг биш ойлгож байгаа. Та нар тухайн жилийн дараа оныхоо хөрөнгө зардлын хэмжээг баталж өгчихэд менежментийн төлөвлөгөөж хэрэгжих гэдэг байгаа байхгүй. Батлагдах гэдэг байгаа байхгүй. Тэгжээч тэр компани чинь тухайн жилийн үйл ажиллагаа эхлэх гэдэг шүү дээ. Яа үргэлжлэх гэдэг нэг гэсэн доо. Тийм биз дээ. Гэхдээ ямар өөрчлөлт байгаа? Та нар ерөнхий үнэлгээ наривчлсан үнэлгээ хоёрыг 40 жил болгосон ч гэсэн менежментийн энэ төлөвлөгөөтэй холбоотой жил болгоны тайлан авч ингэдэг явдаг процесс чинь явдгаараа явж байгаа цаг хугацаанд 40 жил болооч нэмэргүй. Та нар 5 жилээр менежментийн төлөвлөгөөг нээж өгж байгаа бол тэр 5 жилээр нь асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгжиж над аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болох бүр ирхэн нээгдэнэ. Яг нээгэх гэж байгаа бол нэг талаа нэгээд байгаа юм шиг боловч нөгөө талаа та нар яг хаасан заалт чи хэвээрээ яваад шүү дээ. Тэгээд нөгөө барьцааны 50%. Энийг банк Хэд номер хариулах вэ? За 3 номер хариулъя. Гурван номер алуун салаа хариулсан. Хариулсан салын дав хариулъя. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. 7-гийн 10 дээр заасан энэ зэрэглэл 1, 2, 3 төсөл дээр болохоор үнэлгээний нэмэлт тодтгол хийх асуудал байгаа. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө маань өөрөө 2 янзаар явж байгаа. Нэг нь байгаль орчны нөлөөлөл хэдлийн үнэлгээний хавсралтаар явахдаа төлөвлөж байгаа юу н одоогийн хуулиар болохоор 5 жилээр төлөвлөд явж байгаа менежментийн төлөвлөгөөг шинэ хуулиар бид нар энэ зэрэглэл 1, 2, 3-аас шалтгаалаад 1-ээс 10 хүртэл жилээр төлөвлөё гэд дээр нь 9-8 дээр байгаа нь болохоор нөгөө тухайн жилийн менежментийн төлөвлөгөөгөө жил бүхэн энэ 10 жилийн төлөвлөж байгаа эдийн засгийн тооцоон дотор Тодорхой хариул. За 1 номер хариулагч. 1 номер. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Энэ хуулийн ажлын хэсэг Дэлхийн банкны зүгээс ажилласан хуулийн зөвлөх гүнчинч байна. Ерөнхийдөө Батэрдэн гишүүний яриад байгаа менежментийн тухайн жилийн менежментийн төлөвлөгөөг энэ нэмэлт өөрчлөлтийн төслөөр хөндөөгүй 5-аас 10 гэдэг нь одоогийн хуулийн дээр үнэлгээний хуулийн наривчлал үнэлгээний хууль юуны тайлангийн ардтал 5 жилийн менежментийг батлуулна гэд хатуу заагаад өгсөн одоогийн хуулийн дээр төслийнхэн ангилал жижиг байна уу, том байна уу, хөдөө гадаа байна уу, ерөөсөө хамаарахгүйгээр уул уурхайн төсөл дээрч 5 жил жижиг төсөл дээрч 5 жил байсныг 10 жил хүртэл олгож сунгаж өгсөн. Ийм нэмэлт өөрчлөлт яваад байгаа. Сайн хүнгийн Ганбаатар гишүүнээс